Уул уурхай салбарын хөгжил эрчимжиж байгаагийн хэрээр тухайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, осол гэмтэл өвчлөлгүй ажлын байрыг бий болгох нь чухал байгаа талаар мэргэжлийн байгууллагууд уриалсаар байна. Ховд аймагт ил 2 уурхай, далд 1 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тухайн салбарын хэмжээнд 2024 онд 11, 2025 оны эхний улирлын байдлаар 2 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн байна. За уул уурхайн салбарт осол гарч байгаа шалтгаан нь болохоор нэгдүгээрт бол ажилтан хүний дадал, хоёрдугаарт нь техник зохион байгуулалт, гуравдугаарт нь удирдлага, дөрөвдүгээрт нь бол ажлын байрны нөхцөл бас энэ осол гарахт бол нөлөөлж байна гэж үзэж байна. 2025 оны 1-р улирлын байдлаар нийт үйлдвэрийн осол бол 6 бүртгэгдэж, уул уурхайн салбарт бол 2 гарсан байна. За ослыг гарсны дараа биш, осол гарахаас өмнө бол аж ахуйн нэгжүүд бол урьдчилан сэргийлж бол ажиллах шаардлагатай. Осол гарсан тохиолдолд заавалчгүй ажлын байрны ослыг судлан бүртгэж баталгаажуулах үүргийг бол ажил олгогч бол хариуцсан байдаг байгаа. За цаашид үйлдвэрийн осол хурц сурталчилгаас урьдчилан сэргийлэхийн тулд заавалчгүй ажлын байран дээрээ аж ахуйн нэгжүүд эрсдлийн үнэлгээгээ хийх ёстой. Энэ осол юунаас болж гараад байгаа юм бэ? Цаашид осол гарахгүй байх талаар осол нэгд гарсан тохиолдолд бол ажилтан нартаа маш сайн сургалт сурталчилгаа. Цаашид осол гарахгүй байх талаар бол ажиллах нь бол хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хуулийн дагуу 2024 онд 42 тэтгэвэр авагч 352 сая 539 мянган төгрөг, 2025 оны 1-р улирлын байдлаар 39 тэтгэвэр авагчид 46 сая 628.9 мянган төгрөгийн тэтгэврийг Ховд аймгийн нийгмийн даатгалын газраас олгожээ.